За бүгдэнд нь амралтын өдрийн мэнд. За би Facebook Meta дээр бол ингээд 90 секундын бичлэг хийгээд нийгмийн асуудал ярихдаа ингээд гол санаануудаа оруулах гэж хичээдэг бол энэ удаа яалтчгүй бүр дэлгэрэнгүй ингээд ярихгүй болохгүй болчиход энэ бичлэгийг хийж байна. Уг бичлэг дээр юу ойлгох гэдэг гэдгийг дараа нь та нараа ярилцаад ойлгоно. Эхлээд таарт би хотын дараагийн нэг бичлэгийг үзүүлье. Зарим нэг инженер нэртэй сүгэмцрүүд байгаа. Энэ тэнд төслийн хөтөлбөр хусч явдаг хогийн шаарнууд байгаа. Одоо их хурл сонгогдсон. Нам дамжиж явдаг. Ийм одоо хүний адаг болсон нөхдүүд иргэдийн энэ агаарын бохирдол дээр ингээд улс төр хийдэг. Ийм гайхгүй нөхдүүд байна. Та нар анзаарсан болвол Нямбатрын энэ хэлж байгаа хүн нь бол ерөөсөө л хүн намын гишүүн, сая хүн намаас гарчдаг золжрал гишүүнийг хэлж байгаа инженер гэдэг. Төсөлбөр хусныг нь бол мэдэхгүй. Гэхдээ факт бол байсан. Би 5-7 медлинг гэдэг ингээд жоо судалж хахад одоо яг гүйц дуусаагүй тийм төсөл тэзүүдээр ингээд зөвлөх үйлчлэгээний ажил хийчихсэн хид хідэн фактууд байсан. За энийг одоо хуссан хусаагүй хуулийн байгууллага тогтоон дээрээс хотын дараа тогтоохгүй. Та нар анзаарсан бол одоо өнөөдөр ингээд бүх хэвлэл мэдээллээр утаа 23 буурлаа гэдэг мэдээ бол амар их явж байна. Утаа буурсан буураагүй дээр мэтгэлцээ бол амар их явж байгаа. За агаар салхитай байна гэж хит их үүтрээгүй байна гэж те. Гэхдээ миний хувьд бол мэдэгдэхүйц бол буурсан юм шиг харагдаж байгаа. Яг гэвэл би өөрөө хагас коксыг бас судалж ийсэн. Би сайн мэдэхгүй ч би судалж ийсэн. Зүгээр би өөрөө нүдэрээ харж ингээд судалж ийсэн. Хагас кокс гэдэг нь бол ерөөсөө ингээд дулааны аргаар боловсруулсан нүрсийг хилээд байгаа байхгүй илүү хог хаягдл тэрийг ингээд халуун ингээд шатаагаад авирхайг гаргаад тэгээд илчлийг өндөр шатах боломжтой тэр нүрсийг л одоо хагас кокс гэж ойлгоход болно эхний ээлжинд. За Монгол бол түүхий идэ ингэж гаргачаад хагас кокс худалдаж авч байгаа нь бол имгэнлээ гэж золжрал гişүнийг хэлж байгаа өнцгөж бас зөв. Яагаад бид нар газар доороо ийм их нүрстэй үйжиж худалдаж аваад түлээд идгийг дадгийн тэнгийг л бодол үстэй тий. Гэхдээ Монгол улс дандаа худалдан авахч биш үйлдвэрлэгч орн болох ёстой. Тэгэд яг энэ хагас коксыг ярьж хахад хэдэн жил рүү бас ухарнаа. Энд дээр Чимдийн Хүрлбаатар гэдэг хүн гарч ирэх шүү. Одоо та нар сайн сонсороо зөв би дэлгэрэнгүй ярих гэж хичээ. Хагас коксын үйлдвэрийг аль 2010-ад онд одоо барьж хойсон боломжийг Чимдийн Хүрлбаатар эдцэн гэдээ би бас олон жилийн өмнө ч гэсэн бичлэгээ хийж лээсэн. Одоо энэ бичлэгийг тавиад хальт эхлүүлээд энийг харуулъя. Хятадаас 177 тэрбумаар өрт тавьж хагас кокс нүрс авна гэж шүүмжилсэн. Шүүмжилснийхаа оронд зарим нэгэн сайдаас хөөе отхон төгсөө энэ тэнд бүдэрч унаад өгчих үедээ гэдэг занал хэлт хүртсэн. Иргэдийн дунд ярьж будаа урагшаа хятад руу гаргаад урдаас агшаасан будаа аваад байна гэж. Үнэн шүү дээ. Хагас коксын талаар тэгээд дахиад жоо судлаад үзлээ. Би баримт хэлэх гэж байгаа шүү. 2008 онд эрчим хүчний сайд Хүрлбаатар гэдэг хүн тэзүүн батлагдаагүй. Ямар ч зураг төсөл батлагдаагүй байхад 210 мянган тонн хагас коксын үйлдвэр барих нэрийдлэр 17 тэрбум төгрөг тендер зарлаад Amore International гэдэг компани шалгаруулад өгчихсөн гэрээ нь энэ байна. Би их сурвалж болон гэрээ комент хэсэгт орууллаа. Зарим нэгэн сэтгүүл зүй 15 жилийн өмнө асуудал гарч ирдэг гэрээ их сурвалжаа барьж чаддаггүй. Би баримт ярьж байна. Үзүүлэх юмтай ярьж байгаа шүү. Юу хэлэх гээд юм хэрэг өнөөдөр бид нар утаагаа үнэрлээ 177 тэрбумаар үр тавь. Чимдийн Хүрлбаатар даалгасан засгийн газрын тогтоол тэгээд цаашаа энэ Amore International нь шалгарсан байдаг хгүй. Энэ болохоор Чимдийн Хүрлбаатарын төрсөн ахын ангийн хөлт Баатар сүрэнгийн ба. Одоо тэр Баатар сүрэнгийн компани гэвэл одоо нөмөр аппликейшн, нөмөр банк санхүүгийн байгууллага гэдэг монголчууд мөнгө хүлээд байждаг нэг тийм байгууллага байдаг. Хангалттай хуулийн байгууллага шалгахаар ийм нөхцөл байдал баримтуудыг хуулийн байгууллага тухайн үед өгчээсэн ч шалгаагүй. Яагаад гэвэл эрх мэдэлтэй хүмүүсээ шалгадаггүй. Отхон төгсөө шалгах болохоор 7 хоногийн дотор ялагдчихаар татчихдаг. Тэгээд нөгөө хүчгүүн нэг асуудал байдаг учраас нөгөө хүчтэйгийнхэн дээр хүчгүүн ингээд ялагддаг шиг тухайн үед ингээ хуулийн байгууллага эцэж чадаагүй ч энэ зүйлийг бас ярьж ирсэн. Сайн сонсвол өнөөдөр бид нар 300 мянган тонн хагас кокс худалдаж авч байгаа. Гэвч энэ бичлэгэн дээр та сонссон бах. Жилд 210 мянган тонн хагас кокс үйлдвэрлэх боломжтой үйлдвэрийг чинь нийтцэн л байгаа хэлбэр байна. За ингээд дандаа өмнөх үе рүүгээ ингээд хулгайгааж ихэл ингээд гэдэгтэй. Гэхдээ бид нар урагшлах хэрэгтэй. За тэгвэл өнөөдрийн яг хагас кокс дээр бид нар зөв бурууг ярихаас илүү шийдэл нь юу вэ? Бид нар үйлдвэрээ барих хэрэгтэй юм, хаашаа явах хэрэгтэй
гэдэг асуудал чухал. Нямбатар бол Хагас-Коксийн үйлдвэр барья гэдэг шүү. Нямбатар миний хувьд бол бордурчин боо хэвээрээ гэдгийг би сайн хэлж изээ. Гэхдээ Хагас-Кокс дээр болвол энэ бол шийдэл واخгүй юу? Айл хэдэн жилийн өмнө шийдчих ёстой байсан асуудлыг ингэ шийдэж чадав. Гэхдээ энэ жилийн Хагас-Кокс дээр нэг асуудал бий. Энэ Хагас-Коксыг яг худалдаж аваад урдаас оруулж ирээд түлээд байна уу? Эсвэл одоо янз бүрийн байдлаар Монголд байсан Хагас-Кокс нь төлшүү гэдэг чинь бас нэг эргэлзээтэй. Одоо би таарт энэ Newsroom-ийн нэг энэ бичлэгийг үзүүлээ. Нийслэлчүүд энэ жил бүхний дээрээ туршилтанд орж ашиглаж байгаа Хагас-Коксийн асуудал тэртех 2022 оноос ихтэй байгаа нь анхаарал татж байна. Харин нийслэл өнгөрсөн онд тендерийг зарлаж энэ жил хэрэглээнд нэвтрүүлж байгаа гэдэг мэдээлэл өгсөөр байгаа үлээ. Энэ Newsroom-ийн энэ сэтгүүлчийг болохоор Батцэг баха. Энэ одоо яг би яг өөрийнхөө хувийн сэтгэлээ хэлж үзээ. Би Харбины гэрээг та нар сая сүлд санаж байгаа тий. Харбин дээр оюун эрдэнэ амар эсгэлэдэрийг сөрж зогссон маш цөөхөн сэтгүүлчдийн нэг. Яагаад би энэ хүнийг онцлоод байна гэхээр энэ эмэгтэй энэ сэтгүүлч маш их баримтан дээр тулгуурлаад ярьдаг юм лээ. Маш тэр чинь одоо маш судалгаатай ярьдаг гэсэн үг байхгүй юу? Хүн заавал бүгдийг мэдэх шаардлагагүй шүү дээ. Гэхдээ судлаад өөрийнхөө нүдээр уншаад ингээд судлаад өөрийнхөө мэдж байгаа хэмжээндээ ярих чинь маш энгийн одоо элементарны асуудал واخгүй юу. Тэгээд энэ Newsroom-ийн. Гэхдээ амар чухал асуудал ярьж хахад хүмүүс үзэхгүй байна. Үргэлжлүүлээ. 2022 он Адмирал Хонконг хөндөй Хагас-Кокс Эрдэнэс таванлага компани эдгээр үгс 2023 оны 12 сард болсон нүүрс Энэ бичлэгийг та өөрсдөө дуустал үзээрэй. Энэ дээрээс юу гэсэн үг вэ гэхээр өмнө нь энэ жил түлээд байгаа энэ Хагас-Кокс чинь Монголд ороод ирсэн байсан биш үү гэдэг нэг тийм эргэлзээг үүсгэж эхэлж байгаа. Эндээс дүгнэлтийг бол та нар бол өөрсдөө одоо хийх биз. Миний хэлэх гээд байгаа санаа гэвэл за Нямбатар золж аргал хоёрын тэр хоорондын асуудал биш. Бид нэр энэ дундаас энэ улс төрийн энэ жижиг дундаас тий энэ Нямбатар золж аргал хоёр бол ерөөсөө л зоосны хоёр тал واخгүй юу? Энэ дундаас иргэдэн яаж хожих вэ гэдэг л үнцэг واخгүй юу? Аль 2010 онд бид нар Хагас-Коксийн үйлдвэртэй болчих байсан ингээл боломжуудаа бүгдийг хулгаад алдчихад 2025 онд худалдаж аваад суугаад байгаа нь иргэд маань өөрсдөө мэдээлэл олж авах одоо хүсэхгүй байна. Энийг мэдхийг хүсэхгүй байна. Ямар боломжоо алдж байгаагаа, эрүүл мэндээрээ яаж хохирж байгаагаа 10 жилийн хугацаанд яаж хордоод хэр их уушигны зангилаа одоо хэр их геноцидд орсон бэ гэдгийг мэдхийг хүсэхгүй байгаад л эмгэнэл байгаа учраас энэ зүйлийг заавал дэлгэрүүлж ярья л гэж бодсон төдий. Гэтэ бид нар бүгдээрээ л мэдэх ёстой. Тэгжиж одоо өөр хөвтжүүлдэх нийгэмд энэ нийгмийн асуудал дээр нь оролцож явах хэрэгтэй л дээ. Тэгээд Хагас-Коксийн үйлдвэртэй болох нь бол мэдээж зөв шийдэл, үйлдвэртэй болохын тулд хэр их улс төр туулж гарах вэ гэдэг байхгүй юу. Гэхдээ Нямбатар энэ жил худалдаж аваад түлээд үнэхээр эд хүүтний үеэр, үнэхээр асуудалтай үеэр утаа багасна мэдэгдэживэл тэр бол иргэдэд бид нар үйлдвэртэй болох ёстой гэдгийг одоо ойлгуулаасай л гэсэн нэг би бол дотор тийм л юм хүсэж байна. Тэрнээс л хотын дарга бол үргэлж миний нүдэнд бордурчин боо бол хэвээрэл байна. Золж аргал гэдэг хүнийг үнэлэх үнэлэмж бол тухайн үед судалж явж байгаа нэрүүдийн олон тэзүүдээр зөвлөх үйлчлэгийн дээр харж исэн учраас эргэлзээ бол төрж эхэлж исэн. 2028 онд Нямбатар хүн амлаж аваад очно хамаагүй. Би бол тэнд очино даварсан ийм хулгайч нар, даварсан улс төрчдөө бурхан буцаад байранд нь тавина гэж битгий бодож байгаарай. Тухайн улсын одоо Монгол улсын иргэдэн энэ даварсан хулгайч нарыг буруус гэсэн хүмүүсийг байранд нь тавьдгийн билээ шүү. Магадгүй үзэж байгаа таач гэсэн нийгэмдээ идэвхтэй оролцоод энэ хулгайчуудыг байранд нь тавих боломжтой шүү гэдгийг ойлгоорой. Тэгээд цаашдаа бас ингээд урт хугацааны бичлэг хийхээр бол энэ YouTube сувгтаа хийж бай. Тэгээд та бүгд манаас үзхийг хүсвэл нөгөө subscribe-ийг бас дараарай. Би бас дөнгөж нээж эхэлж чинь цаашдаа бас хөгжүүлээд явах хаа.